Бурхны үгийн дагуу ирсэн Есүс Христ. Библиэд ийм нэг богино ишлэл бий. Үг нь махан бий болж бидний дунд оршин бид түүний алдрыг харцгаасан. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар бөгөөд нэгүүлсэл ба үннээр дүүрэн байсан юм. Бид үг нь махан бий болж энэ ишлэлийг унших үед үг яаж махан бий болох билээ гэж асууж болох юм. Эндээс ямар нэгэн ид шидийн утга гаргах гэж оролдох хүмүүсийг харж байсан ч би бол Иохны сайн мэдээний 1-р бүлгийн энэ ишлэлийг уншихаараа яасан үнэн үг вэ? Үнэхээр туйлын үнэн үг гэсэн бодол төрдөг. Үг нь махан бий болсон. Хэрэв архитектор хүн барилгын зураг төслийн санаа гаргахдаа ямар нэгэн барилгын зураг төсөл бодож олвол бодол дотроо барилгынхаа зургийг дүрсэлж үүнийгээ дэвтэртээ буулгадаг. Тэрээр өндөр өргөн ба тойргийг яг нарийн гаргаад барилгыг бүх талаас нь дүрсэлж олон хуудас зураг гаргана. Барилгын архитектурыг ойлгодог хүн гарч ирээд анхааралтай ажиглаад тэр захиалгыг авч сайхан барилга болно гэж итгэж найдан байгууламжийг барьж өгнө. Ингээд барилга баригдана. Бүх нарийн зүйлсийг нь барилгын нэг хэсэг болгож барьснаар архитектурын оюун санаанд байсан бодол зураг төсөлд тусгагдж барилга тэндээс боссон гэж хэлж болох юм. Үүний нэгэн адил Библиэд үг нь махан бий болсон гэдэг нь Бурхны хүү энэ ертөнцид төрж, энэ ертөнцид амьдарч, шав нартаагаа уулзаж, үхэж, дараа нь үхэхстээс дахин амилсан Есүсийг хэлж байна. Иш үзүүлэгчид Есүсийг энэ ертөнцид ирэхээс өмнө энэ бүх үйл явдлыг айлэрт бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгээд үүнийг ишлэлүүдэд эзэн надад айлдахдаа Бурхан надад хэллээ. Эсвэл эзэн ингэж айлдаж байна гэх үгнүүдээр илэрхийлдэг. Бурхан иш үзүүлэгчдээрээ дамжуулж Есүсийн тухай, түүнийг хаана, ямар гэр бүлд төрөх тухай тодорхой хэлсэн байдаг. Бурхан энэ бүх зүйлийг урьдаас тайлбарласан. Харин Бурхны хүү Есүс яг ийм байдлаар бичигдсэний дагуу ирсэн. Үүнийг Библиэд үг нь махан бий болсон гэж өгүүлдэг. Үг нь махан бий болсон гэж байгаа нь хуучин гэрээний үгс Бурхны хүү Есүс дээр биелсэн гэсэн үг юм. Үг нь Есүс Бурхны мөн чанараар оршин байсан боловч өөрийн байр суурийг орхиж, боолын дүрийг авч энэ ертөнцид ирээд үхэлдч дуулууртай байсан гэж Библиэд хэлсэн байдаг. Тэгэхээр Есүс эзэн хуучин гэрээнд иш үзүүлэгчид тэмдэглэн үлдээсний дагуу ирсэн гэсэн үг юм. Ийхүү Бурхны үгийн дагуу ирсэн Есүс эзний тухай Библиэр дамжуулан судлах болно. Бурхны үгийн дагуу Есүс эзэн ирсэн гэдэг ямар чухал зүйл гээч? Нэг өдөр Библийг уншиж байхдаа би бодсон юм. Эзэн минь хэрэв та иш үзүүлэгчдээрээ дамжуулан бидэнд өөрийн үгээ илгээгээгүй байсан бол бид яаж хүүх таны хүн мөн гэдэгт итгэх билээ? Энэ ертөнцид ижил төстэй олон шашин бий. Гэхдээ Бурхан бол цор ганц. Мөн түүний үг онцгой бөгөөд арга барил нь туйлын нарийн. Би Библийг уншиж байхдаа нэгэн шинж чанарыг олж харсан. Тэр нь юу вэ гэхээр Библиэд хоёр янзын хоёрдмол шинж ажиглагддаг тухай юм. Нэг нь хөөрхийлөлтэй нөхцөл байдалд байгаа хүний дүр бол нөгөө нь маш сүр жавхлантай байдалд буй хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ бүгдийг нэг богино хэсэгт багтаасан байдаг. Энэ хэсгийг унших болгондоо би үнэхээр их талархдаг. Исая номын 52 дугаар бүлэг.
Хэрэв та Исая номын 52 дугаар бүлгийг гаргасан бол 13 дугаар ишлээс эхлээд уншъя. Исая номын 52 дугаар бүлгийн 13 дугаар ишлээс. Үзэгтэн миний зарц ухаалгаар үлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн, үлэмж магтагдана. Түүний төрх нь аливаа хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хэрт хийв. Энэхүү тэр нь олон үндэснийг бутарган, түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно. Энэ хэсгийг уншвал бусад хэсгүүдтэй адил мэд санагдаж болох ч миний түрүүний ярьсан зүйл рүү буцаж оръё. Хэрвээ тэр барилгыг аль хэдийн баригдсан гэдгийг мэдэлгүй, хэн нэгэн энэ барилгын зураг төслийг харвал дотроо энэ барилгыг бариул ямар гайхалтай байхсан гэж бодож болох юм. Магадгүй сайхан барилга болно гэж тэр хүн бодох байх. Гэвч үүний адилаар бид Библийг уншаад хэрв ийм хүн үнэхээр байсан бол яах вэ? Ийм хүн энэ хорвоод төрж байсан гэж үү? Ийм хүн ер нь байсан гэж үү хэмээн бодож магадгүй. Харин тэр барилгын зураг төслийг харж байгаа хүн дотроо энэ барилгыг өөр хаанигтай барьсан болов уу? Үүнийг үнэхээр барьсан эсэх нь сонирхолтой гэж бодож магадгүй. Гэхдээ зураг төслийг сайтар судалсан хүн хотын төвийн хаан ихтэй сүндэрлэх барилгын дэрэгдүр өнгөрөхдөө би тэр барилгыг өмнө нь хаан ихтэй харж байсан юм шиг санагдаад байна гэж бодож болох юм. Тэгээд сайтар бодсны эцэст хэд хоногийн өмнө харсан зураг төсөл дээрх байшинг санаж магадгүй. Тиймээс Исая номын 52 дугаар бүлгийн 1-р ишлээс 53 дугаар бүлгийн төгсгөл хүртэлх тайлбар нь өнгөрсөн үед амьдарч байсан. Өнөөдөр амьдарч буй, эсвэл ирээдүйд амьдарч аж төрөх бүх хүмүүс дундаас зөвхөн нэг хүнд хамаатай. Энэ нь тэр хүний наривчилсан тодорхойлолт бөгөөд тэр хүн бол Есүс Христ юм. Исая номын 52 дугаар бүлгийн 13 дугаар ишлээс 53 дугаар бүлгийн төгсгөл хүртэлх тайлбар нь Есүс Христтэй яг таарч байна. Түүнтэй төгс нийцнэ. Энэ ертөнцид тэр байтугай агуу хүмүүс дунд ч ийм хүн байхгүй. Зөвхөн Бурхны хүү Есүс Христ л энд бичигдсэн тайлбартай таарч байна. ертөнцид ийм зүйл дахиж тохиолдох боломжтой юу? Үгүй. Энэ нандин үгсийг би өөрийн биеэр та нарт илэрхийлэх гэхээр Библийн талаарх миний мэдлэг хангалттай бус учраас бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүйгээ ухаарна. Гэхдээ мэддэг бүхнээ тайлбарлаж өгмөөр байна. Иш үзүүлэгч Исая эзэн ингэж айлдаж байна гэж бичжээ. Түүнийг бичиж байх үед ийм санаанууд орж ирлээ гэж хэлээгүй байна. Тэрээр эзэн ингэж айлдаж байна гэж бичсэн. Өөрөөр хэлбэл Бурхны түүнд хэлсэн үгсийг тэр буулгасан юм. Үзэгтэн миний зарц ухаалгаар үлдэнэ. Их эзэн зарцаа дэлхий рүү илгээсэн бөгөөд тэр зарц ухаалгаар үлдэх болно. Мөн тэр өргөмжлөгдөж хүндэтгэгдэн үлэмж магтагдана. Тэр өндөрт өргөгдөж агуу болох болно. Ингэж айлдсан байна. 14-р ишлэл. Түүний төрх нь аливаа хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хэрт хийв. Түүний төрх нь аливаа хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан. Хүнтэй зөвлөхийн аргагүй зэрэмдэг амтан байсан гэж үү? Хоёр хэрэгтэнтэй харьцуулсан ч аливаа хүнийхээс илүүтэй зэрэмдэг байсан. Түүнийг Бурхны хүү байсан учраас загалмай дээр өргөгдөн зов чаналж байхад хоёр талд нь байсан хоёр хэрэгтнийг бас цовдлжээ. Гэвч энэ хэрэгтнүүд өргөстэй титэм зүгээгүй боловч энэ хэсэгт дурддагдсан Бурхны хүү Есүс Христийн толгойд өргөст титмийг хүчээр зүлгсэн. Түүний нүур бүхэлдээ цусаар бүрхсэн байв. Түүний төрх нь аливаа хүнийхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн байсан. Дээр үед хүн төрлөختний өвөг эцэг Адамыг анх нүгэл үлдэх үед Бурхан түүнд хандан
Чамаас болж газарт хараал хүрч, газар чамд зангуу ба халгайг ургуулна гэж хэлсэн. Тэр зангуу ба халгай нэг л өдөр Бурхны хүү Есүс Христийн нүрийг зүснэ гэж хэн санах билээ? Түүний төрх нь аливаа хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүхээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс түүнийг үзээд хэрт хийв. Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүү зэрэмдэг байлаа. Хүмүүс доог тохуу хийж, энэ хүн өөрийгөө Бурхны хүү гэсэн. Хэрэв энэ үнэн бол тэр яагаад загалмайнаас бууж ирэхгүй байгаа юм? Тэр бусдыг аварсан ч өөрийгөө аварч чадахгүй хэрэгүү гисгээж байлаа. Хүмүүс түүнийг зогсоо зайгүй тохуурхаж байв. Тэд түүнийг загалмай дээр өндөр дүлгөөд зогсоо зайгүй хараажээ. Гэвч Есүс загалмай дээр тэр их өвдөлт, зовлон зүдгүүрийг эцсээ хүртэл төвчсөн юм. Хүн төрлөختний бүх гэм нүглийн төлөө төвчсөн. Ийхүү тэр олон үндэстнийг бутарган түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно. Нэг л өдөр Христ магтан сайшаасан дуугаар ирнэ. Түүнийг эргэж ирэхэд энэ ертөнцийн бүх үндэстний удирдагчид түүний өмнө амаа хамхих болно. Хэрэв хэн нэгэн Библийн энэ хэсгүүдийг уншаад дараа нь энэ тухай бичсэн бол ингэж бичих байсан байх. Аяа, миний аврагч цусаа урсгаж, миний удирдагч нас нөхчлөө. Юуны учраас хаадын хаан Бурхны хүү Есүс аливаа хүнийхээс илүү зэрэмдэглүүлэх хэмжээнд хүртлээ зовов. Энэ гурван ишлийн тухайд хэрэв нэг үндэсний түүхийг харвал тэр нь еврейчүүдийн түүх байх болно. Хэрэв тэр түүхийг авч үзвэл юудэчүүд өөрсдөө зориулж энэ ишлийн хэсгийг авсан болохыг харж болно. Үзэгтэн, зарц минь ухаалгаар үйлдэн, тэр өргөмжлөгдөж, өргөгдөн маш өндөрт гарна. 13 дугаар ишлэлд Христ Месиаг дүрсэлсэн. Энэ бол юудэчүүдийн хүсэн хүлээж байсан нэгэн бөгөөд тэд үүнд итгэж чадсан. Тэгээд 15 дугаар ишлэлд тэр олон үндэснийг бутаргана гэж гардаг. Энэ бол тэдний итгэж байсан Христ юм. Харин 14 дугаар ишлэлд төрх нь аливаа хүнийхээс, галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн гэдэг нь юудэчүүд Христийг хизээч ийм хөөрхийлөлтөөгөөр төсөөлж чадхааргүй байв. Тэд Христийг үргэлж гайхамшигтай нэгнээр төсөөлдөг байлаа. Гэхдээ тэд түүнийг шүүж алхаар завдсан үйл явдал 14-р ишлэлд хэлсэн үгийн дагуу өрнөж байсан ч тэд түүнд итгэж чадахгүй байв. Тэд түүнд итгэж чадахгүй байсан бөгөөд 13-15 дугаар ишлэлд гардаг. Христэд итгэж чадсан нь юудэчүүдийн түүхэн дэх бүтлгүйтлийн цэг байв. Хэрэв энэхүү 3 ишлийн дундах ишлэлийг орхисон бол юудэчүүдийн хүсэн хүлээж байсан Месиа байсан учраас тэд итгэж чадхаар байлаа. Тэд хизээ нэгэн өдөр өөрсдийг нь уй гашуу, зовлон зүдгүүрээ салгаж, тэдгээр үндэстнүүдийг дэвсэлж байсан хариу үндэстнүүдийн гараас тэднийг аврахаар ирэх Месиаг хүлээж байв. Тэгээд тэр хааны ёсоор захирах юм. Гэвч энд 14-р ишлэлд төрх нь аливаа хүнийхээс, галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн гэж байна. Тэд ийм хөөрхийлөлтэй хүнийг хүсээгүй. Үүний үр дүнд Библийг уншаад бид дараах ишлэлтэд таардаг. ертөнцид ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцид байсан ба ертөнцийн түүгээр буй болсон атлаа. ертөнц түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ. Бурхан олон жилийн турш иш үзүүлэгчдээр дамжуулж ярьсан. Тэрээр цорын ганц хүүгээ илгээнэ гэдгээ бидэнд урьдчилж мэдгдсэн. Зам нь тодорхой үндэснээр дамжуулан бэлтгэгдсэн бөгөөд
Хүүг ирэхэд тэд хүлээж аваагүй. Тэд түүнд маш аимшигтай хандсан. Тиймээс өнөөдөр энэ боломжийг ашиглаад Библийг чимээгүй хэн судалж, энэ хүний бидэнд өргөн барьсан нарийн зураглалтай танилццгаая. Тэгээд Библиэд бичсэн зүйл үнэхээр Бурхны хүүг санагдуулам эсхийг харъя. Үүний нэг хэсэг хараахан биелээгүй байна. 14-р ишлэл биелсэн боловч 13 ба 15-р ишлүүд биелээ олж амжаагүй. Энд үзэгтэн зарц минь ухаалгаар үйлдэн, тэр өргөмжлөгдөж өргөгдөн маш өндөрт гарна гэж байгаа нь хүн төрлөختний түүхэн дэх эцсийн захирагч болж ирээд хаадын хаан болон мөнхөд хаанчлах нэгний тухай ярьж байна. Гэвч одоогоор ийм зүйл хараахан болоогүй. Энэ нь хараахан биелээгүй байгаа. Гэвч тэр ирээд зовж шаналж эцэст нь үхсэн. Тэр бидний оронд үхэхээр ирж 14-р ишлэл биелээ олсон юм. Есүс зүгээр энэ ертөнцид ирчээд дахиад буцсан юм биш. Хэрв хэн нэгэн Исая номын 52-р бүлгийн 13-р ишлээс 53-р бүлгийн төгсгөл хүртэл уншвал энэ бол төрөх ёстой тодорхой нэг хүнийг дүрсэлж байгаа боловч ийм хүн гарч ирэхгүй шүү дээ гэж магадгүй. Тэд ийм хүн хизээж төрөхгүй, хизээж байгаагүй гэж бодлооч. Исая номын 53-р бүлэгт дүрсэлсэн тэр хүн бодит бөгөөд яг дүрсэлсэнтэй адил юм. Түүний тухай бичсэнтэй тэр яг адилхан. 53-р бүлгийг уншвал үүнийг ойлгоход илүү хялбар болно. 1-р ишлээс эхлээд уншъя. Хэн нэгэн үүнийг бидэнд чангаар уншиж өгч чадах уу? Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнө нялх нахиа мэт хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Биднийг харахаар хэлбэр дүрс цогж авахлан түүнд байсангүй. Биднийг татах үйц дүр төрх түүнд алга байв. Тэрээр хүмүүс жигшигдэж орхигдсон. Өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанчис тоожээ. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид түүнийг бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж. Шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хони мэд төөрч. Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагтахаар хөдлөгдөх хурах шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнхэн тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдэлийн улмаас цохигдож, амьдын газраас тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товлсон ч үхэлд тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үлдээгүй. Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амиа тэр ялын тахил болгоос. Үрээ тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасхан эзний таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ тэрээр хангалуун болно. Зөвхт нэгэн миний зарц олныг зөвтгөнө. Хилэнцгийг нь үүрнэ. Тиймээс би түүнд ихэстэй хамт хувь ноогдуулж, тэр олзыг хүчтнүүдтэй хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгаж, нүгэлтнүүдийн хамт тоологдож, олны нүглийг өөртөө авч, гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.
Хэрэв та эхлээд Матай, Марк, Лук болон Иохны сайн мэдээнд өгүүлсэн Есүсийн амьдралыг уншаад дараа нь энэ хэсгийг уншвал түүний нэрийг эндээс хизээж хасах боломжгүй гэдгийг олж харах болно. Энэ бол Есүс. Бидний дуулдаг байсан магтан дуунууд дотор нэг ийм мөр байдаг. Түүний нэр бол гайхамшигтай. Есүс эзэн минь. Энэ их сонин нэр Есүс. Тэгээд түүний дүр төрх яг ямар байсныг бидэнд харуулж байна. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнө нялх нахиа мэт, уурай газраас гарсан үндэс мэт ургав. Биднийг харахаар хэлбэр дүрс цогж авахлан түүнд байсангүй. Биднийг татах үйц дүр төрх түүнд алга байв. Есүс хөрөг зуруулахад тийм ч царайлаг нэгэн байгаагүй. Библиэд биднийг татах үйц дүр төрх түүнд алга байв. Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон гэж өгүүлдэг. Энэ бол үнэн юм. Хэрэв бид түүний үхлийг энэ Библиэд бичсэнтэй харьцуулбал үхлийг яаж ингэж нарийн дүрсэлдэг байна хэмээн гайхаж хоцорно. 3 дугаар ишлэгийг дахин харцгаая. Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанчис тоожээ. Хүмүүс түүний толгой дээр юм тавиад зодох байсан. Тэд түүний нүүрлүү алгадаад чи иш үзүүлэгч бидтэй чамайг хэн цогсныг хэлээдэх гэв. Энэ бол юудэчүүд түүнийг баривчлаад тэргүүн тахилчдын өмнө аваадсны дараа түүнд хэрхэн хандсан нь байлаа. Энэ нь юудэчүүдийн түүхэнд Есүс зовж шаналж өгөхөөс 1400 жилийн өмнө бүр Израильчуудад Мосегоор дамжуулан хууль өгөхөөс ч өмнө юм. Израильчууд Египтээс гарч фараон тэднийг явуулахгүй байхаар шийдсэн үед Бурхан тэдэнд ямар нэг юм хий гэж тушаасан. Тэдэнд хураг нидалж, махыг нь гэр дотроо идэж, цусыг нь гэрийнхээ үүдний хатвчанд ба тодхонд нялхыг тушаажээ. Үүний дараа юудэчүүд хуулийн дагуу Бурханд тахил өргөв. Энэ баярыг тэмдэглэхийн тулд янз бүрийн үндэстнүүдэд тарж бутарсан олон юудэчүүд Иерусалимд цугларчээ. Тиймээс тэд Есүсийн үхлийн дүр зургийн гэрч болох нь гарцаагүй байсан юм. Есүсийг шүүх үед түүний толгой дээр юм тавьж зодсон хүмүүс түүнийг мөн харааж зүгсэн. Тэр үеийн хүмүүс түүнийг хүндэлдэггүй байв. Одоо 4-р ишлэгийг харна уу? Үнэхээр тэр бидний өвчнийг өөртөө тээж, бидний уу гашууг даав. Харин бид түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Хүмүүс түүнийг Бурханд шийтгүүлж байна гэж үзсэн. Тэр үеийн хүмүүс Есүсийг ингэж боддог байж, энэ нь Есүсийг ийм зовлон шаналлыг туулахаас 750-аас 800 жилийн өмнө бичигдсэн байдаг. Үнэн дээр энэхүү үйл явдлыг болохоос өмнө бичигдсэн. Одоо 5 дугаар ишлэл. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гмийн төлөө бицарчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээлт бууж, түүний шарахаар бид эдгэрсэн. Бидний үйлдсэн гэм нүглийн төлөө энэ ертөнцид амьдарч байхдаа Бурхны эсрэг үйлдсэн нүглийн төлөө тэр ингэж зовж шаналсан. Тийм учраас түүнийг ингэж зовсон гэж Библиэд өгүүлдэг. Түүнийг ирэхээс өмнө энэ ертөнцид төрөхөөс өмнө ингэж бичигдсэн. Одоо 6 дугаар ишлэл. Бид бүгдээрээ хонин мэд төөрч, хүмүүр өөрийн замаар яв. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Бид өөрсдийн амьдралаар амьдарч, бүгд өөрийн замаар явж, бид хүсснээрээ амьдарч байсан. Эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Хүмүүсийн нүгэл хурган дээр тохогдож, цус нь урсаж,
Үгсэнтэй адил Бурхны хүүч мөн ийм байдлаар зовж шаналсан тухай Библиэд өгүүлдэг. Тиймээс энд өгүүлснээр төрх нь аливаа хүнийхээс галбир нь хүний хүүгүүдийнхээс илүүхээр зэрэмдэглүүлж зовсон. Тэр ингэж зовж шаналсан юм. Дараа нь 7 дугаар ишлэлд тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагтахаар хөдлөгдөх хурах шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй. Хэдийгээр тэр ийм аимшигт гутаанд оромжлолд өртөж, ингэж зовж зүдэрсэн ч төвчээртэй байсан. Дараа нь 8 дугаар ишлэл. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнхийн тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдэлийн улмаас цохигдож, амьдын газраас тэр таслагджээ. Ирээдүйнхийн тухай хүмүүс түүнийг алах гэж байхад 750 жилийн дараа амьдарч байсан хүмүүсээс хэн түүнийг Бурхны хүү гэж бодох вүлээ? Одоо 9 дугаар ишлэл. Булшийг нь буруутуудын хамт тоолсон ч үхэлд тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үлдээгүй. Түүний аманд мэх худал нь байгаагүй. Есүсийг ажиллаа хийж байх үед мөнгийг нь хариуцаж байсан Юдас түүнээс урвахдаа мөнгө аваад зүгтдэг. Түүнд хэвтэх булшч байгаагүй. Худалдаж авах мөнгөгүй байсан юм. Хүнийг ийм байдлаар нас барахад цогцсон зүгээр л замын дэргэд хаягдана. Харин Ариматын Йосеф өөрийнхөө оршуулгад бэлдэж сэлсэн булшийг авахыг санал болгож тэнд Есүсийн цогцыг хэвтүүлв. Энэ бүхнийг хараагүй хүмүүсээс бусад бүх хүнд харагдахаар шинэ гэрээнд тодорхой бичсэн байдаг. Хэрэв Библийг уншвал үүнийг тодоос тод харж чадна. Есүс шав нартаа та нарын нүд хардаг тул нүд чинь ёроолтэйе гэсэн. Юудэчүүд Есүсээс та хэн юм бэ гэж асуудаг. Үүнийг Иохны сайн мэдээнээс харж болно. Тэгэхэд нь Есүс эхнээсээ та нарт өгүүлж байгаа тэр байна гэв. Тэрээр юудэчүүдийн түүхийн ихэнх үеэс л ярьдаг байсан. Есүс юудэчүүдтэй хизэнээс ярьж эхэлсэн бэ? Эрт дээр үед Бурхан Авраамд айлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун гэсэнд Авраам чихэнд сонсогдсон эдгээр үгсийг ёсоор болгож амьдарч байсан нутгаа орхиод алс холын Израилийн нутаг Юудэ нутаг руу явжээ. Авраамд хэлсэн эдгээр үгсийг тухайн үед түүний биед байсан үеийн бүх хүмүүс сонссон бөгөөд ирээдүйд төрнө гэдгийг нь бид харж байна. Үүгээр зогсохгүй Есүсийг эхнээсээ та нарт өгүүлж байгаа тэр байна гэж хэлсэн нь тэр Авраам, Исаак, Яаков, Мосетэй ярьсан ба юудэчүүдтэй түүхийнхэн туршид ярьснаа хэлж байгаа бөгөөд энэ нь хуучин гэрээг бүрдүүлдэг. Харин идүүгээ үг өөрөө түүний хэлсэн бүхний дагуу ирсэн байв. Үг нь махан бий болж тэдний дунд гарч ирсэн бөгөөд одоо юудэчүүд түүнтэй маргаж байв. Тэд түүнд та 50 нас ч хүрээгүй байж Авраамыг харсан юм уу гэхэд Есүс Авраамаас өмнө ч би байгаа гэж айлдав. Тэрээр өөрийгөө Авраамаас ч өмнө оршиж байсан гэв. Энэ цаг мөчид ч тэр юудэчүүдтэй хамт байсан юм. Хожим нь энэ ертөнцийг орхисныхан дараа илчлэлт номонд түүнийг байсан, байгаа, мөн хожим ирэх төгс хүчит эзэн бурхан гэж бичсэн байдаг. Энэ бол ариун гурвал буюу эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс. Урд нь эцэг байсан, одоо бидний эрен үед ариун сүнс. Харин ирээдүйд бол эргэн ирэх Есүс Христ юм. Дэндүү их зовлон туулж байсан хэрнээ. Тэр яаж бурхны нууцыг хадгалж чадсан бэ? Бичигдсэн бүх өвдөлт зовлон шаналлыг туулж өнгөрүүлсний дараа л энэ нууц задрах болно. Есүс хэрэв улаан буудаан өр газар унаад өөхөхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно гэж айлдсан. Өөрийгөө үхэхийн төлөө ирсэн гэж байгаа юм. Библийг уншвал
Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн авсангүй. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурхнаар төрөсөд билээ гэж бичснийг харж болно. Мөн Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлсэн нь улаан буудаан үр газар дунсан гэдгийг хэлж байна. Тэр ингэж хэлсэн юм. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн авсангүй. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Хэрэв та Есүс Христийг Бурхны хүү мөн гэдэгт мөн та нарыг аварсан гэдэгт үнэхээр итгэдэг бол тэдгээр хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв гэсэн байна. Энэ эрхийг авсан хүмүүсийг тэд цусаар биш, махан биеийн хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурхнаар төрөсөд билээ гэж нэрлсэн. Хэрэв улаан буудаан үр газар унаад үхэхгүй бол олон үр бий болгоно. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн. Энэ цорын ганц хүү энэ ертөнцөд ирээд үхээд 3 хоногийн дараа үхлээс амилсан. Ингэхдээ хүн төрлөختний бүх гэм нүглийг өөртөө үүрсэн учраас бидний сүнс түүгээр дамжуулан мөнх амийг авч чадна. Тэр цагаас хойш олон хүн үүнд итгэх болсноор тэд Бурхны хүүхэд болох эрхийг авсан. Одоо 10 дугаар ишлэл. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амиа тэр ялын тахил болгоос үрээ тэрээр үзэж өдрүүдээ уртасгана. Тэрээр хуучин гэрээний тахилын хуулийн дагуу өөрийн биеийг тахил болгосон. Түүний сүнс ялын тахил болов. Нас барахт нь маш их үр жимс ургаж Бурхны олон хүүхэд төрөх болно. Хэрэв бид энэ хэсгийг анхааралтай үзвээс хүн төрлөختөн ертөнцөд хөл тавьснаас хойш нэг ч удаа тохиолдож байгаагүй үйл явдлын тэмдэглэлийг агуулж байгааг харж болно. Урд хожид хизээч яригдж байгаагүй үйл явдлыг бүгднийг нь энэ хэсэгт тэмдэглэсэн байна. Хэрэв та энэ ертөнцид мэндэлсэн бүх хүний булчны чулууг хайж олоод унших боломжтой байсан бол аль нь дээр нь ч ийм зүйл бичсэн байгааг олж харахгүй байх байсан. Илчлэлт номын 1-р бүлэг. Илчлэлт номын 1-р бүлгийн 18 дугаар ишлэл. 1-р бүлгийн 18 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Би бол амьд нэгэн мөн, би үхсэн байсан. Харагтун, би үеийн үед амьд байна. Надад үхэл ба үхэлсдийн орны түлхүүр бий. Үүнийг харвал би үеийн үед амьд байна. Мөн би үхсэн байсан гэж байна. Энэ бол ертөнцийн ямар ч баатрын хэлж чадхааргүй, ямар ч булчны чулуун дээр бичигдээгүй үгс юм. Ингэж хэлж чадах нэг ч хүн байхгүй. Есүс бол үүнийг хэлж чадах цорын ганц нэгэн юм. Би үхсэн байсан гэж байгаа нь тэр одоо амьд байна гэсэн үг. Би амьдралынхаа туршид түүний талаар юу гэж бодож байсан бэ? Одоо Исая номын 53 дугаар бүлэг рүү эргэн оръё. Арван 2 дугаар ишлэл. Тиймээс би түүнд ихэстэй хамт хувь ноогдуулж тэр олзыг хүчтнүүдтэй хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгаж, нүгэлтнүүдийн хамт тоологдож, олны нүглийг өөртөө авч, гэмтнүүдийн төлөө зуучилсан юм. Энэ нь Есүсийн амьдралын сүүлчийн мөчүүдийн тухай ярьж байгаа хэрэг биш гэж юу? Хүүхэд байхдаа нэг магтан дууг байнга сонсдог байлаа. Ийм дуу. Тэнгэр газар бүдгэрч нар шүн шиг харанхуй байв. Тэнгэр цэвэлсэн салхи гашууцсандаа уйлж байв. Бурхны хүү цовдлогдож, модон дээр цусаа урсгаж, Калвари толгод дээр бидний нүглийн төлөөсөнд зовж шаналсан. Тэр хэлгүй дүлий хүмүүс дунд амьдарч,
яд усыг өрөвдсөн, сул дорой хүмүүсийг тайвшруулан 3 ба 30 жил ажилласан. Ямар шалтгаанаас болж тэр өөхөв? Яагаад зовлон шаналл гэж эрт цагийн тэр өдөр Есүс яагаад өөхөв? Цэргүүд шоолж наадан өргөст титэм сүлжин түүнийг загалмайд хатахын тулд гарыг нь цоолж хөлийг нь ч цоолов. Шүүлтийн өдрийн уур хилэнгээс биднийг аврахын тулд Есүс өгсөн зэмлэл хүртэх замаас үхлийн замыг хүртэл. Цэргүүд тоомжиргүйгээр түүнийг доромжилж, өрөвдөлгүйгээр тамлан загалмайд түүнийг цовдлов. Түүнийг шоолж харааж тэд эзнийг цовдлов. Дараа нь түүний хувцсыг шодож хуваацгаав. Гэвч шинэ гэрээнд их эзэн гим нүгэлтэнгүүд бидний төлөө залбирсан гэж гардаг. Түүний ариун үхэл ийм байв. Тэр бидний төлөө, хүн төрлөختний төлөө, өрөвдөлтэй сүнснүүдийн төлөө үхсэн юм. Төрх нь аливаа хүнийхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн байв. Хэрэв та юудэчүүдээс Месиагийн талаар асуувал тэд ийм Месиаг хүсэн хүлээж байгаагүй гэдгийг ойлгох болно. Тэднийг даралдаг хариу үндэстнүүдийг няц дэвсэх алдар суут Христийг тэд төсөөлж байлаа. Гэхдээ эхлээд тэр үхэхээр ирсэн. Төрсөн цагаасаа л бусад хүмүүсээс өөр байв. Онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүнийг Имануэль, орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн юм. Тэр хүн хэн бэ? Энэ бол Бурханы хүү Есүс юм. Исая номын 7 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлд ингэж бичсэн байдаг. Есүсийг төрхөөс жил орчмын өмнө нэг залуу эр хайрт сүйт бүсгүйгээ жирэмсэн болсон дэхэж шаналж байжээ. Тэр маш их санаа зовж байсан юм. Хэрэв энэ зүйл ил болбол юудэчүүдийн хуулийн дагуу хэд хэдэн гэрчийн дэргэд түүнийг чулуугаар шидэж ална. Тэгээд овоолсон чулуун дунд дарагдаж үхэх болно. Гэсэн хэдий ч энэ залуу эрийн мэдэх Мария бол яавч тийм эмэгтэй биш байв. Харин яаж ийм зүйл байж болох билээ гэж гайхаж байлаа. Харин түүнийг тийм бодож байхад эзний Тэнгэрлэгч зүүдэнд нь үзэгдээд Давидын хүү Йосефо Мариаг эхнэрээ болохоос бүү эмээгтэн, учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнсний юм. Тэрээр нэгэн хүү төрүүлж, тэр нь ард түмний нүглээс нь аврах тул чи түүний нэрийг Есүс хэмээн дуудгэв. Бурхан түүнд энэ хуучин гэрээнд бичигдсэнтэй нийцэж байгааг тайлбарлав. Тэгээд нэг л өдөр тэр төрсөн нутгаа орхиод жирэмсэн сүйт бүсгүйтэйгээ хамт холын аянд гарах хэрэгтэй болжээ. Тэд Израилийн хойд хэсэгт орших Галилийн бүсэд Назарет хэмээх хотод амьдардаг байсан юм. Тэгээд Назарет хотод амьдарч байгаад түүний сүйт бүсгүйд ийм зовлонтой зүйл тохиолдсонд тэр маш их зовж шаналж байв. Тэгэхэд Бурхан зүүдэнд нь үзэгдээд нөхцөл байдлыг түүнд тайлбарлажээ. Тэр үед Израиль болон Бага Азийн хөрш сэргэлдээ орнууд Ромын мэдэлд ор байх үед Ромд байсан Цэзар Август зарлиг буулгасан нь хүн бүр өөрийн төрсөн нутагтаа очиж ургийн бүртгэлээ бүртгүүлэх тушаал байв. Ингэснээр тэр татвараа илүү үр дүнтэй цуглуулж чадхаар байв. Тиймээс ийм зарлиг буулгасан юм. Йосеф Мария хоёр одоо Назарет хотод амьдарч байгаач анх Давидын гэрт харьяалагддаг байв. Тэд Давидын үр удам тул Давидын амьдарч байсан газар болох өмнө зүгт орших Бэтлехэм рүү явхаар болжээ. Ингээд тэд Бэтлехемийн зүг хөдөлж өмнө зүг рүү уруудацгаав. Тэднийг тэр газар очиход байрлах газар олдоогүй бөгөөд нялх хүүхдээ малын хашаанд төрүүлж түүнийг твшинд тавив.
Тэрээр бүх алдар суугаа орхиод ертөнцөд ирж хүнд тохирох хույц газар биш, харин жүчээнд төрсөн юм. Хамгийн өндөр одыг давж хамгийн доод тамд хүрдэг Адамын овг гигантнүүд болон сахиусан тэнгэрүүдийн дуунд нэгүүлслийг гитэлгэн гэм буруутай хосууд болгоомжтой мэхийж Бурхан хүүгээ ялаг гэж өгсөн. Бурханы хайр ямар баялаг, цэвэр ариун юм бэ? Ямар их хэмжээлшгүй хүчтэй юм бэ? Бурханы хүү тоймгүй олон оддын цаана орших алс холоос хүний биеийг олж төрсөн. Энэ бол Бурханы хүү байсан юм. Би хуучин гэрээг уншаад бусад хүмүүстэй харьцуулахад би юу ч биш. Тэдэнтэй харьцуулахад би өд хорхойноос дээрдэхгүй гэж бодогдно. Харин та бүтээгчийн нэр хэн болохыг мэдэх үү? Хүүгийнхэн нэрийг мэдэх үү? Библи энэ асуултыг асуудаг. Та Бурханы хүүгийн нэрийг мэдэх үү? Тэр энэ ертөнцөд ирж Юудэ нутгийн Бэтлехемийн малын хашаанд төрсөн. Үүнээс 1400 жилийн өмнө иш үзүүлэгчдийн нэг нь бичгтээ. Би түүнийг хардагч одоо биш. Би түүнийг үздэгч ойр биш. Яаковаас од гарч ирж, Израилаас очирт таяг босно гэсэн. Тэр ингэж зөгөнсөн юм. Үүнийг 1400 жилийн өмнө тооллого номонд бичиж тэмдэглэсэн байдаг. Зөгнөлийн дагуу юудэчүүд Израилийн ард түмэн Вавилон руу олцлогджээ. Үндэст нь нэг бүхэл мэт хөдөлж байв. Хойд зүгийн Израилийг устгаж, өмнөд хэсэгт нь Юудаг үгүй хийснээр тэд харь үндэсний мэдэлд оров. Бусад үндэсний нүдээр тэд өөрийн гэсэн домогтой хүмүүс ажээ. Гэвч энэ үндэстэн Бурханы үг иш үзүүлэгчдээр дамжуулан тэдэнд илчлэгдсэн гэдгийг мэдэж байсан. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар бодъё л доо. Энэ бол Авраамийн үе буюу эртний Вавилоны үе байв. Тухайн үед Авраам, тэгээд Исаак, Яаков нар байсан ба өмнө зүгт орших Египтийн хаант улсыг фараонуудын үр удам захирч байжээ. Дараа нь Израильчууд Египтээс гарч зүгтаасан. Тэгэхэд хөрш Ассирус үнэхээр харгас хэрцгий ард түмэн байсан ба Ассирийн эзэнт гүрэн гэж байсан. Ассирийн эзэнт гүрнийг мөхөхөд Вавилоны эзэнт гүрэн хүчирхэгжсэн. Харин дараа нь Вавилоны эзэнт гүрнийг мөхөхөд Персийн эзэнт гүрэн ноёрхлоо тогтоосон. Персийн эзэнт гүрнийг нуран унахад грекчүүд хүчирхэгжиж, эцэст нь Грекийн эзэнт гүрнийг нуран унахад Ромын эзэнт гүрэн эрх барьсан. Энэ явдлаас хойш удалгүй Есүс мэндэлсэн билээ. Тэр үед энэ үндэстэн Бурханы үгийг баримтлаа болгож байсан боловч Бурханы үгээс өмнө хуучин гэрээг бүрэн дагаж байв. Вавилон руу олзлогдсон Израильчуудад домог болон үлдсэн нэгэн зөгнөл байсан юм байв. Хачирхалтай нь Есүсийг Бэтлехемд төрөхөд хэдэн харийнхан түүнийг хайн Иерусалимд ирэв. Библиэд тэднийг
зүүн зүгийн мэргэд буюу Элбчид байсан гэж бичсэн байдаг. Юудэчүүдийн хаан байна гэж тэд асууцгаав. Тухайн үеийн юудэчүүдийг Исавийн үр удам захирч байж 1400 жилээс нэлээд өмнө буюу 1700 гаруй жилийн өмнө юудэчүүдийн өвөг эцэг Авраам амьдарч байсан. Харин Исав бол Авраамийн аж хүү юм. Исаакийн эцэг нь Авраам, Яаковын эцэг Исаак. Яаков ихэр байсан бөгөөд түүний ах нь Исав юм. Исавийн үр удам болох Едомын үр удам Бурхны үгийг орхиж үүнд ойртсон ч үгүй. Херод хаан тэдний үр удам бөгөөд Иерусалимд амьдарч юудэчүүдийг захирч байв. Энэ хүн зүрх хүчтэй цохилуулан мэдээ хүлээн авчээ. Саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна. Эдгээр үгс түүний гэр бүл бүрэн эрхт байдлыг донсолгохоор хэмжээний үгс байв. Тэр шидэнгүүд саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуусан талаар Библиэд өгүүлдэг. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гин. Ингээд Херод хаан хуулийн багш нараа дуудав. Тэд хуудсан нэлэгдсэн бичвэрүүдийн үгсийг хуулбарлах үүрэгтэй хүмүүс байсан юм. Тэднийг болон юудэчүүдийн бусад шашны удирдагчдыг дуудан саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуув. Зүүн зүгийн эд шидэнгүүд өөрсдийн сонссон домогт тулгуурлан хааныг хайж ирэв. Хааны од мандахыг харсан гээд түүнийг хайж олохоор ирсэн нь энэ байв. Энэ явдлаас 1400 орчим жилийн өмнө Яаковоос од гарч ирж Израилаас очирт таяг босно гэх зөгнөл бичигдсэн. Зүүн зүгийн шидэнгүүд энэ одыг хараад хааныг хайж ирэв. Гэвч тэднийг саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуухад Херод хаан юудэчүүдийг захирч байсан тул юудэчүүдийн санааг ойлгов. Тиймээс юудэчүүдийн шашны удирдагчдыг дуудаж Христ хаан төрөх ёстойг асуужээ. Шидэнгүүдийг саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуухад Херод эдгээр үгсийг өөрийнхөөрөө ойлгож Христийн хаан төрснийг асууж байна гэж ойлгов. Тэгээд тэд хуучин гэрээний судрыг гаргажээ. Тэд зөнч Микагийн хэлсэн зөгнөлийг хайв. Гэвч Ефратийн Бэтлехемэ, Юдагийн овгуудын дунд чи өчүүхэн авч надад Израилийг захирах нэгэн нь чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй. Энэ бол анх амласан нэгэн аж. Тэд түүнийг Юдагийн нутаг дах Бэтлехемд төрнө гэдгийг онцолсон. Херод хаан үүнийг сонсоод зүүн зүгийн зочдод хандан "Хэрэв та нар яваад түүнийг Юдагийн нутаг дах Бэтлехемээс олж түүнд мөргөх юм бол буцахтаа түүний хаан байгааг надад мэдэгдэхтүн" гэв. Херод ингэж хэлээд хүлээв. Зүүн зүгийн мэргэд явж очин хүүхдэд мөргөөд зүүдэндээ үдсэн Бурхны зааврын дагуу өөр замаар буцдаг. Херод хэлгэнэж 2 ба түүнээс доош насны бүх хүүхдийг хөнөөхийг тушаав. Харин Мария, Йосеф хоёр Есүсийг дагуулan Египт рүү явжээ. Хожим нь Херодыг нас барсны дараа тэд Галилд очиж амьдарв. Энэ тухай Хосеа номонд бичсэн байдаг. Тус номонд би хүүгээ Египтээс дуудан гаргав гэж өгүүлдэг. Тэрээр Галилд ирээд амьдарч байв. Хэрэв Израилийн иш үзүүлэгчдийн нэгнийх нь бичсэн Галилийн тухай хэсгүүдийг уншвал Исая номын 9-р бүлгээс онцгой чухал зүйл олох болно. Бүгдээрээ тэр хэсгийг гаргацгаая. Исая номын 9-р бүлэг. Исая номын 9-р бүлэг. 6 болон 7 дугаар ишлүүдийг уншъя. Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөнө. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудана. Давидын сэнти түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг
үеийн үед тогтооход түүний засаглал болон энх амгал нь одоогоос үрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн эзний зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ. Бурхан үүнийг авчрах болно. Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн. Түүнийг бидэнд өгсөн гэсэн үг. Мөн тэр ирсэн гэсэн үг. Харин өндөр дээд оддын цаанаас энэ ертөнцид ирсэн энэхүү Галилд амьдардаг Мариа гэх эмэгтэй хэвлийд олджээ. Гэвч тэр Галилд төрсөн бол Мика номын 5 дугаар бүлэг. Тэр дундаа Библи тэр чигтээ буруу байх байсан. Гэвч ертөнцид өгөгдсөн Бурхны хүү Христ Галил дахь Мариад олдож. Мариа бүртгүүлэхээр Израилийн өмнөд хязгаар хүртэл явсан. Тэгээд Юдагийн нутагт хүүгээ төрүүлв. Ийхүү үйл явдлууд хуучин гэрээний зөгнөлүүдтэй яг таарч байгаа юм. Үүгээр зогсохгүй Есүс ч Галилд сайн мэдээ түгээж эхэлсэн. Иш үзүүлэгчдийн нэг нь энэ талаар бичгтээ. Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ гэжээ. Энэ агуу их гэрлийн тухай 9-р бүлгийн 1 болон 2-р ишлээс уншицгаая. Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урдийн цагт тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь хариу үндэстнүүдийн Галил Йорданы нөгөө талд Тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно. Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газар амьдарч байгаа хүмүүстээр гэрэл тусна. Энэ гэрэл ертөнцөдөрн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэнд Бурхны хүү гарч ирсэн юм. Хүмүүс түүнийг жирийн нэгэн мужааны хүү гэж бодсон. Тэд түүнийг мужааны хүү гэж бодсон ч Бурхны хүү байсан юм. 6 дугаар ишлэлт. Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөн. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудана гэж гардаг. Хэрв түүнийг анхааралтай ажиглавал хүчит бурхан гэдгийг нь олж мэдэх болно. Бурхан энэ ертөнцид хүний биеэр ирсэн. Тэр хүний ертөнцид төрсөн билээ. Энэ бурхан түүнийг мөн энхийн жонон гэсэн байна. Одоо 7 дугаар ишлэл. Давидын сэнти түүний хаанчлалд шудраг ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үрд мөнхөд байх болно. Энэ ертөнцид амьдарч байсан болон өнөөдөр амьдарч буй олон Христэд итгэгчдийн дунд Есүсийг үхээд 3 хоногийн дараа амилж, дараа нь зүгээр л үрд мөнх орших тэнгэрт одсон ба хэрв үүнд итгэвэл үхснийхээ дараа тийшээ очих болно гэж бодож буруу ойлгосон хүмүүс байдаг. Тэд ингэж бодох боловч тийм биш юм. Есүс хэлэхдээ хэрв би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна гэсэн. Энэ бол Есүс хэзээ нэгэн цагт энэ ертөнцид буцаж ирэх амлалт юм. Тэр ертөнцийн захирагч болон эргэн ирэх болно. Христийн агуу хаант улс ертөнцөд ирэх болно. Хайр ба гэрлийн хаант улс. Бид бүх үндэстний зүрх сэтгэлийг зөв тийш эргүүлэх үйц түүх бидэнд бий. Бурхны тогтоосон энэ төлөвлөгөө биелэх болно. Үүний тулд Бурхны хүүг Израильчуудад амласан бөгөөд ийхүү бичигдэж тэр ирсэн юм. Библи бидэнд түүнд итгэж амийг хүлээн авах боломжийг олгодог. Түүний ирсэн тэр үндэстэн өөрийг нь загалмайд хадаж алсан. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ. Үүнээс болоод бусад бүх үндэстний хүмүүст энэ үннийг хүлээн зөвшөөрөх боломж гарч ирэв. Еврей биш хүмүүсийн хувьд бидэнд ийм боломж ирсэн юм. Бодит байдал дээр бид бүгдээрээ юудэчүүдийн нүдэнд
хариу үндэстнүүд. Энэ нандин хүнийг энэ ертөнцөд амлаж, улмаар энэ ертөнцөд ирсэн боловч түүнийг үл тоов. Еврейчүүд түүнийг хүлээж аваагүй юм. Үүний үр дүнд хариу үндэстнүүдэд Бурхны үгийг тунхагласан. Хэрэв энэхүү үйл явцыг харвал Есүс үхээд дараа нь 40 хоногийн дараа үхснээс амилж шавь нартаа үзэгдсэн болохыг олж мэднэ. Тэдний өмнө гарч ирсэн. Тэр 40 өдрийн турш шавь нартаа бүгдийг тайлбарлаж Бурхны хаанчлалын тухай зааж сургаж байв. Тэгэхэд шавь нар нь түүнээс энэ цагт та Израильд хаанчлалыг сэргээх үү гэж асуусанд Есүс эцэг өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг биш гэж хариулав. Израилийг сэргээх нь Бурхны гарт байсан юм. Тэр болтол Есүсийн шавь нар түүнийг нэгэн зэрэг хаан ширээгээ авна гэж бодцгоо. Тэднийг ийм бодолтой байсан ч Есүс өөр зорилготой ирсэн юм. Тэрээр ертөнцийн гэм нүгэлтнүүдийн төлөө өгч 3 хоногийн дараа үхэхстээс амлан тэнгэрт одсон бөгөөд ирээдүйд олон хүн түүний зорилго төлөвлөгөө агуу төлөвлөгөөнийхэн дагуу Бурхны хөвгүүд болцгооно. Тэгээд тэр дахин ирж хаанчлах болно. Ийм төлөвлөгөөтэй байсан ч юудэчүүд баг зэрэг түрэгджээ. Тэд Есүсийн хэлсэн болгоныг үн цэнтэй гэж үзээд тэр дороо болох юм шиг бодцгоо. Гэвч Есүс хэлэхдээ ертөнц шинчлэгдэж мөн ертөнц шүүгдэх үед шавь нар нь Израилийн 12 овгийг шүүх болно гэсэн. Есүс шавь нартаа ингэж айлтсан юм. Цаг нь ирэхээр ертөнц шинчлэгдэх үед тэр синтидээ заларна гэв. Тиймээс тэдгээр еврей шавь нар Есүс ертөнцийг тэр даруй оронгоор нь эргүүлж Ромыг эзлэн авч эрх мэдлийг бүрэн авах болно гэж үргэлж боддог байв. Тэд ингэж бодсон учраас эзэн энэ цагт та Израильд хаанчлалыг сэргээх үү гэж асуусанд тэднийг буруу бодож байна. Эсвэл тийм зүйл тохиолдохгүй гэж хэлэлгүйгээр зүгээр л эцэг өөрийн эрх мэдлээр тогтооно гэж хариулжээ. Үйлс номын 1-р бүлэгт ингэж гардаг. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юудэ, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэв. Тэднийг гэрчил гэж хэлээгүй ч тэд түүнийг гэрчлэх болно гэж хэлсэн байна. Ариун сүнсийг ирэхэд ийм зүйл тохиолдох хаж. Тиймээс ариун сүнсийг ирэхээс өмнө Есүс тэдний өмнө 40 өдөр үзэгдээд дараа нь тэнгэрт дэвшсэн. Энэ үйл явдлыг 500 хүн гэрчилсэн гэдэг 1-р Коринт номын 15 дугаар бүлэгт түүнийг 500 гаруй хүнд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна гэж бичсэн байдаг. Тиймээс Есүс үхэхстээс амилж шавь нартаа 40 өдрийн турш үзэгдсэн бөгөөд тэнгэрт дэвшээд дараа нь удалгүй 50 хоногийн хугацаа дуусч шавь нарыг цугларах үед ариун сүнс бууж ирэв. Хэрэв бид энэ талаар бодох юм бол эртний юудэчүүд, Израильчууд Мосегийн хуулийн дагуу Бурханд тахил өргөхдөө хураг алж цусыг нь урсгадаг байв. Гэвч энэ ёслыг үлдэхдээ тэд тахилын ширээ засаж хэдэн 7 хоногоор найрлан цэнгдэг байж. 7 амралтын өдрүүд. Тэд 7 хоногийн турш амралтын өдрүүдийг анхааралтай ажиглав. 7-7-49 бөгөөд дараагийн өдөр буюу 50 дахь өдөр нь Пентекостийн өдөр байв. Энэ нь баярын үеэр ариун сүнс ирэх өдөр юм. Үүнийг юудэчүүд сүүдэр мэт ажиглажээ. Тэгээд 50 дахь өдөр Есүс нас барж 3 хоногийн дараа үхэхстээс амлаад 40 хоногийн турш шавь нартаа зааж сургасныхаа дараа тэрээр тэнгэрт дэвшсэн бөгөөд 10 хоногийн дараа ариун сүнс бүх хүн төрлөختний төлөө эхэлж энэ дэлхийд ирсэн. Энэ нь чуулганы эхлэлийг тавьсан юм. Тэр мөчөөс эхлэн сайн мэдээг дэлхийд даяар түгээх бэлтгэл ажил эхэлсэн билээ. Энэ бол Бурхны төлөвлөгөө ба түүний нууц байсан юм.
Сүүлийн 2000 жилийн хугацаанд олон хүн энэ сайн мэдээг сонсоод итгэж, эцсийн өдрөө хүртэл энэхүү адислагдсан итгэл найдварыг тэн амьдарсаар ирсэн. Тэд Христийн шашны өөр урсгал байгууллагуудад харьяалагддаг байж болох ч, Бурхны хайранд итгэсээр энэ ертөнцийг орхисон олон хүмүүс байдаг. Тэдний олонх нь бидний өмнө орхин явсан бөгөөд нэг л өдөр бид бүгд тэдэнтэй уулзах болно. Бүгдээрээ тэр нэг газарт уулзацгаана. Тунарсан эрэг дээр ямар ч шуурга ирэхгүй цагт мөнхийн он жилүүд хөврөх үед. Мөнхийн он жилүүд хөврөх үед. Эцэс төгсгөлгүй өөр дүргэлжлэхийн хэрээр төрүүлж явсан гигантнүүд болон хараахан орхиж явж амжаагүй хүмүүс бүгд хамтдаа шинэ Иерусалимд амьдрах болно. Бурхны энэ ариун төлөвлөгөөгөөр бид төрсөн бөгөөд тийшээ очино. Хэрэв би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Есүс ийм амлалт өгсөн. Хэрэв бид энэ үгсийн талаар эргцүүлэн бодож, энэ ертөнцийн боловсролын хөтөлбөрүүд, шашин, мөн тэдгээр шашинд хамаарах үзэл сурталууд, эсвэл ариун бичээсүүдийг авч үзвэл, Библи шиг бүрэн дүүрэн сэтгэл хөдлөсөн хөтөлбөрийг өөр хаанаас олох вүлээ? Бурхан эдгээр зүйлсийг биелүүлэх болно. Яагаад тэрвэ? Библиэд үзэгтэн миний зарц ухаалгаар үлдэнэ, тэр өргөмжлөгдөж хүндэтгэгдэн, үлэмж магтагдана. Түүний төрх нь аливаа хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хэрт хийв. Ийхүү тэр нь олон үндэснийг бутарган түүнээс болж хаад амаа хамхина гэсэн байдаг. Энэ амлалт хараахан биелээгүй байна. Хүмүүс дадлуулж алагдсан нь бол нэгэнтээ тохиолдсон. Гэвч түүнийг дахин ирэх хүртэл Христийн эрхийг баяртайгаар угтан авах үед намайг дагуулад яваач. Зүрх сэтгэл минь баяр баяслаар дүүрнэ. Тэгэхэд миний сэтгэл уяран дуулж, аврагч Бурхан танд дуулна. Та ямар агуу юм бэ? Ямар агуу юм бэ? Яагаад? Учир нь ариун нэгэн удахгүй ирнэ. Энэ бол түүнийг гарцаагүй ирнэ гэх Христэд итгэгч бүрийн итгэл найдвар, горьтлого, хүсэн хүлээлт юм. Үүнээс болоод бүх хүн төрлөختөн 3 бүлэгт хуваагдсан. Адамын үр удам болж төрсөн бүхэл бүтэн хүн төрлөختөн бий. Тэгээд Авраамын үр удам болж төрсөн юудэчүүд. Авраамын энэ үр удмаар дамжуулан тэднийг юудэчүүд эсвэл Израильчууд гэж нэрлэж болно. Тэдэнд амласан Бурхны үгээр дамжуулан энэ ертөнцийн хүмүүст зааж сургахын тулд Бурхан хуучин ба шинэ гэрээг өгсөн. Тэр бидэнд энэ хоёр амлалтыг буюу гэрээслийг өгсөн юм. Эдгээр гэрээслээр дамжуулан бид бүгдэд мөнхийн нэгэнтэй уулзах боломжийг олгодог. Энэ тухай бодох төдийдөл аз жаргалтай болохгүй байна гэж юу? Энэ үнэхээр гайхалтай. Нэг хүн дараах мөрнүүдийг багтаасан магтан дуу бичсэн байдаг.
Есүс таны тухай бодоход цээж минь жаргалаар дүүргдэг. Харин таны царайг харах нь илүүтэй жаргал. Таны оршихуй амар амгалан байг. Үнэхээр тийм билээ. Бид бүгд түүнтэй уулзахаар энэ ертөнцөд мэндэлсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин бид энэ ертөнцөд өнгөрүүлэх амьдралынхаа туршид түүнийг юу гэж боддог вэ? Амьдралынхаа туршид бүгд түүнтэй уулзахдаа бэлтгэж байна. Бүх хүмүүс байгальд байгаа бүх нь нарлуу хардаг шиг амьд байгаа хүн бүр тэр жинхэнэ гэрлийг хайж байдаг. Хэрэв бид нарыг тэр гэрлийн сүүдэр гэж үзвэл үндсэн гэрэл юу болох вэ? Эхэнд үг байсан, үг бурхантай хамт байсан ба үг нь бурхан байсан. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь түүгээр буй болсон атлаа. ертөнц түүнийгээ эс танив. Энэ гэрэл ариун гэрэл элч нарт сайн мэдээг даатгаж хүн бүрийн ухамсар эсвэл сүнсэнд гэрэлтүүлэхийн тулд сайн мэдээг тунхаглахаар шаргуу ажилласан. Насан эцлэх хүртлээр энэ үйлэнд бүхий л амьдралаа зориулсан. Тэд энэ гэрлийг тунхаглахдаа үүнийг хаахыг оролдсон олон дайснуудтай тулалдах хэрэг гарсан юм. Элч Паул шинэ гэрээнд энэ ертөнцийн ямар ч гүн ухаантан маргаж үл чадам зүйлийг тэмдэглэж үлдээсэн байдаг. Шинэ гэрээний 2 дугаар Коринт номноос үүнийг харцгаая. 2 дугаар Коринт номын 4 дугаар бүлэг. Хоёр дугаар Коринт номын 4 дугаар бүлэг. Та бидэнд уншиж өгөөч 1-6 дугаар ишлэл хүртэл. Тиймд бид өршөөлийг хүлээн авч энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж залмихээр явалгүй. Бурхны үгийг бодлуулалгүй. Харин үнний илэрлэлээр өөрсдийгөө Бурхны өмнө хүн бүрийн мэс чанарт цаашаана. Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн Бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй. Харин Христ Есүсийг эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. Яагаад гэвэл харанхуйгаас гэрэл гэрэлдэг гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн мөн. Тийм ээ, нэг хүн энэ тухай магтан дуу бичсэн бөгөөд бидэнд бас таалагддаг. Одоо надад үхлийн хүндийд гэрэлтэх гэрэл байна. Есүс миний зүрх сэтгэлд орж ирсэн цагаас хойш. Энэ бол гайхалтай магтан дуу. Нэгэн цагт харанхуйд цөхрөнгөө барсан байсан бидний зүрх сэтгэл энхүү гэрлээр гэрэлтүүлэгдсэн. Өнөөдөр сэтгэлд минь нарны гэрэл байна. Энэ бол өөр нэг магтан дуу. Та үүнийг мэднэ үсттэй. Одоо надад үхлийн хүндийд гэрэлтэх гэрэл байна. Есүс миний зүрх сэтгэлд орж ирсэн цагаас хойш. Энэ магтан дуу бүгдийг нь маш сайн илэрхийлсэн. Энэ гэрэл яагаад гэвэл харанхуйгаас гэрэл гэрэлдэг гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн мөн. Элч нар энэ үннийг тунхаглахын төлөө амьдарч байсан. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй. Харин Христ Есүсийг эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. Тэд Бурхны үгийг олонх шиг үүргийн худалдаа болгоогүй. Тэд Бурхны үгийг илчлэхийн тулд л үүнийг хийсэн.
Ийм замаар Бурхны үг хүмүүсийн харанхуй сүнсэнд гэрэл мэт тусдаг. Гэрэл яаж туссан бэ? Есүсийг энэ ертөнцид байхад нэг хүн түүн рүү хашгирч байв. Тэгэхээр нь шавнар түүнийг чимээгүй болгохыг хичээсэн ч тэр зогссонгүй. Тэр Давидын хүү Есүсээ гэж хашгирч. Хэрэв Есүсийг хүсч байгаа бол өөрт нь хараа оруулж өгөхийг гуйв. Есүс энэ сохор хүнийг эдгэжээ. Энэ хүнийг хараа оруулсан нь маш үн цэнтэй байгаа зогсохгүй. Бид бүгдээрээ Бурханд түүний хүүг харах нүд заяасанд талархах хэрэгтэй юм. Бид энэ ертөнцид зөвхөн физик нүдээр харж болох зүйлсийг хардаг хүмүүсийн хуваар амьдарч байна. Харин бид Библиэд бичигдсэн Бурхны ариун үгсийг уншихдаа өөрсдийн хязгаарлагдмал физик нүдээ ашигласнаар Бурхны хүүг таньж мэдэж чадна. Энэ бол үнэхээр азтай, эрхэм зүйл бөгөөд бид бүгдээрээ түүнд дахин нэг удаа талархах л үлдлээ. Энэхүү ариун гэрэл бид амьдралынхаа туршид түүнд хэрхэн хандсанаар ирсэн бэ? Одоо бид түүнд хэрхэн хандаж байгаа вэ? Би ингэж бодож байна. Хэрэв Библиэд Есүс бол зүгээр ирээд загалмайд цовдлогдож өгсөн Бурхны хүү гэсэн бол хэрэв Библи түүх хэлбэрээр бичигдсэн бол үнэхээр уйтгартай байх байсан. Гэвч Библиэд түүнийг ямар айлд, ямар замаар, аль нутагт яаж ирэхийг тодорхой тайлбарладаг ба тэрээр бичигдсэн бүгдийн дагуу энэ ертөнцид ирээд үгсэн. Иш үзүүлэгчдийн нэг болох Давид гэгчээр дээхэн үед хаан байсан бөгөөд тэрээр Бурхан минь, юунд та намайг орхисон бэ гэж бичжээ. Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар хөлийг нэвт хатгсан. Тэд бас намайг цангахад уулгахаар цууг өгсөн. Есүсийг нас барахад энэ бүх зүйл биелэлээ олсон. Дуулал номонд бичигдсэн эдгээр бүх зөвнөлүүд нэг нэгээрээ биелсэн юм. Тэгээд бичигдсэний дагуу тэр нас барсан бөгөөд яг өгөхийнхээ өмнө эцэг минь болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш харин танихаар болог гэж залбирчээ. Библиэд харагтун би ирлээ. Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг. Таны хүслийг гүйцэлдүүлэхийн тулд гэж өгөөлдөг. Энд ийм зүйлийн тухай яригддаг. Есүсийн үхэл хуучин гэрээнд бичигдсэн байсан бөгөөд хуйлмал номонд түүний тухай бичсэний дагуу ирсэн гэж байна. Тиймээс тэр бичигдсэн бүхний дагуу ирж, түүнээс шаардагдах бүх зүйлийг туулж, нас барснаасаа хойш 3 хоногийн дараа дахин амилсан бөгөөд үүнийхээ дараа тэнгэрт дэвшсэн. Харин одоо Бурхны сэнтийн баруун талд заларч байна. Бидний сүнсэн биеийн тэргүүн тахилч болон тэнд заларч байгаа. Ирээдүйд тэр дахин ирэх болно. Библиэд бичсэний дагуу бол энэ ертөнцид амьдарч буй бүх гигантнүүдийг генетхэн нэг цаг мөчид л аваад явах болно. Тэр өдөр өөрсдөөс нь төрүүлээд явсан хүмүүстэй тэд уулзах болно. Ийм учраас бид юудэчүүд ба харийнхан ба чуулган хоёрыг ялгаж салгах хэрэгтэй юм. Чуулган бол Есүст итгэдэг юудэчүүд болон Есүст итгэдэг харь үндэстнүүдээс бүрддэг. Их эзэн эдгээр бүх итгэгчдийг Христийн сүйт бүсгүй болгон дуудах болно. Бид тэр өдрийг хүртэл энэ ертөнцид үлдэнэ. Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зөөрлөвшгүй гэж би боддог. Илчлэгдэх ариун алдарт биднийг оролцуулахын тулд тэр биднийг дуудах өдөр ирнэ. Тэр болтол бид энэ ертөнцид ёроолтой итгэл найдвараар амьдарч байна. Залбирцгаая. Ариун эзэн,
Бид танд чин сэтгэлээсээ талархаж байна. Бидний сүнслэг нүд сохорч, таны ариун үгийг харах мэлмий бидэнд байсангүй. Бидний нүд хаалттай байж, харин та бидэнд өөрийн ариун сүнсийг өгч, агуу хайрыг тань таньж, үгийг тань уншиж, ойлгох боломжийг олгосонд бид танд чин сэтгэлээсээ талархаж байна. Эзэн минь, биднийг замчлаач. Тэгж байж бид бүгд энэхүү адислагдсан үннийг ухаарч чадна. Тэгж гэмээн бидний хинэнч таны дуудлагаас хоцорсон тэнүүлчид болж үлдэхгүй. Эзэн минь, ариун сүнс хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, бидэнд өгсөн үгээр тань дамжуулан, таны нэгүслийг бүгд мэдэж авахын төлөө бид залбирна. Бид Есүсийн нэрээр залбирч, үлдсэн цаг хугацаагаа таны гарт даатгаж байна. Амен.